9-р цэцэрлэгийн багш Инхмаа 10 гаруй жил багшилж байна. Сургалтын хэрэглэгдэхүүний аль болох гар доорх материал ашиглан хүүхдүүдтэйгээ хамт хийхийг эрмэлздэг байна. За ингэснээр хүүхдүүд танин мэдхүү мэдлэг олж авахын зэрэгцээ сурсан зүйлээ мартахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтойг онцоллоо. За өнөөдөр сонгойрхон дөргийн хэмжээнд болсон бүтээлч багш арга хэмжээний үеэр тэрээр сургалтын хэрэглэгдэхүүнээрээ багш нарын хамт үзэсгэлэн дэлгэж шилдэг багшаар шалгарчээ. Инхмаа багш чулуу гоошоогоор бодож амтан болгон хувиргажээ. Мөн боргоцоогоор гацуурын чимэглэл хийж хуршигны ясаар цохорхоо уралсан байв. Түүнчлэн жилийн 4 улирлын ялгааг хүүхдүүдэд харуулах зорилгоор кардааны цаас мод ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн бэлтжээ. Энэ мэт түүний бүтээлийг дуртаад байвал мундахгүй болов. За ингэ жишээ нь дараа зуны улирыг танилцуулдаг хүүхдүүд ингэ бороо танилцуулдаг хүүхдүүд сонирхолтой байдлаар энэ багш нар ерөнхийдөө өөрсдийнхөө нөөц бололцоо тийм сонирхолтой байдлаар хүүхдүүд сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэж ажилдаг, бүтээлчээр ажилдаг. Энэ болохоор нэг хөлбөр нь болохоор бороо хийхдээ 3D баримлал ашиглаад энэ кардан цаас ашиглаад ингээд уцаар ороогоод ингээд ихэд хүүхэд айгүй идэвхтэй сонирхолтойгоор оролцож өгдөг. Нөө бэлэн юм байхаас илүү хүүхэд бүтээлчээр хандахаар илүү ингээд хүүхдүүд сонирхолтой хүүхдүүдээс хүрдэг байгаа учраас багш нар энэ дээр ингээд хүүхдүүдтэйгээ хамтраад ингээд ажилтдаг байгаа. Цэцэрлэгийн багш нар энэ мэт сургалтын хэрэглэгдэхүүнээ өөрсдөө уралдаг. Тухайлбал 244-р цэцэрлэгийнхэн бяцхан лаборатори бүтээсэн нь олон багш нарын сонирхлыг татж байсан юм а. Энэ болохоор хүүхдэд шинжлэх ухаанч мэддэхүү олох, танин мэддэхүйг ингээд нийлүүлж олгох зорилготой цэцэрлэгтээ ингээд бяцхан лаборатори ингээд ангиудаараа дамжуулаад ингээд хүүхдэд танин мэддэхүйн шинжлэх ухаанч ямар үндэслэлтэй яаж үйл ажиллагаа явуулах зохион байгуулж болох вэ гэснийг ингээд бяцхан лаборатори болгон ингээд ангиудаараа дамжуулаад ингээд хүүхдүүдэд мэдлэг олгодог байгаа манай цэцэрлэг. За тэгээ энэ лабораторид маань болохоор ингээд шинжлэх ухаанч байдлаар микроскоп гэдэг ингээд лабораторид бяцхан лабораторид байх ёстой бүх л зүйлийг ингээд хүүхдийн төвшөнд байх ёсны бүх зүйлсийг ингээд багтааж ингээд бий болгосон байгаагаараа давуу талтай буюу онцлог байгаа манай бүтээлэг тий. Сонгой хайрхан дүүрэг сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд бүтээлч багш арга хэмжээг 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус өмчийн 112 цэцэрлэгийн багш нар оролцож шилдэгүүлдэ шалгаруулсан юм а. Зохион байгуулагдаж байна. За энэ үйл ажиллагааны гол онцлог нь болохоор ерөөсөө шинэлэг санаагаа орчин үеийн төвчлэг техник технологиотойгоо уялуулж багш нар маань хоорондоо туршлага солилцох. За эргээд нөгөө нэг энэ туршлага солилцох эргэг холбоо маань хүүхдэд энэ хэрэглэгдэхүүн маань хурж очиж хүүхэд хөгжих юм онцлогтой.